За баярлалаа. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За миний хувьд эмэгтэй гишүүний санаачилсан уг хуулийн төслийг бол анхнаас нь дэмжиж мөн одоо хавд өргөн мэдүүлсэн гишүүдийн нэг нь байна. За яагаад гэхээр одоо Монгол улсад хүн амын одоо насжилт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед асрах үйлчилгээний эрх зүйн тогтолцоог одоо бүрдүүлэх нь зайлшгүй шаардлагатай байгааг болов илтгэж байна. За гэр бүлийн хүчирхэгдлийн хохирогчдыг хамгаалах дэмжих чиглэлээр олон улсын дуршлага эрх зүйн орчныг одоо судалж байгаа гишүүний хувьд би нэг зүйлийг бол бас анзаарч харсан. За ер нь бол хүнээ боддог хөгжингүү нийгэмтэй улс орнуудад асрах үйлчилгээ мөн одоо гэр бүлийн хүчирхэгдлийн хохирогч хамгаалал хүүхэд хамгаалал гэр бүлийн хүчирхэгдэлд өртсөн хүмүүсийн одоо хамгаалал хүүхэд хамгаалал зэрэг үйлчилгээ бол маш нарийн ялгаатай өндөр стандарттай тогтолцоо болон одоо хөгжсөн байдгийн байна. За дүүргийн одоо бас засаг даргаар сүүлийн хэдэн жил одоо анхан дунд шатанд нь ажиллахад яг одоо энэ ахмад наснуудыг одоо хамгаалах маш олон одоо кейсүүд бол гарч ирсэн учраас энэ бол бас энэ одоо хуулийг дэмжихэд одоо бас нөлөөлөл олсон гэдгийг бас энд хэлхийг хүсэж байна. За манай улсад ер нь асрах үйлчилгээ гэдгийг бол ер нь ихэвчлэн нөгөө хуучны уламжлалт ёсороо нөгөө асрамжийн газрыг л ер нь ойлгоод идэг. Тэгэхээр энэ хуулийн гол зорилго нь үүнийг л өөрчлөхөд оршиж байгаа гэж би бол бодож байна. За тэгэхээр асрах үйлчилгээ нь халамж, асрамж гэдэг хуучин ойлголтоос гаргаж олон төрлийн иргэний хэрэгцээнд нийцсэн олон улсын жишгт одоо ойртсон төрөлцсөн чанартай үйлчилгээг бий болгож хөгжүүлэхэд энэ одоо суурь эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа ийм сайхан хууль болно гэж одоо ойлгож байна. Тэгэхээр би одоо иргэдэд мэдээлэл одоо өгөх үүднээс хууль одоо санаачлагч эмэгтэй гишүүнээс асуулт асууя. За энэ хуулийн төсөл тусгагдсан асрах үйлчилгээ нь хэдэн төрлийн ямар үйлчилгээ байх вэ? За асрах үйлчилгээний төв хэдэн төрлөөр ямар хэлбэрээр байгуулагдах боломжтойгоор тусгагдаж байгаа вэ? Энэ талаар нэг асуулт хариулт өгөөч. Эмэгтэй гишүүн хариулъя. За баярлалаа. Болормоо гишүүний асуултанд хариулъя. Түрүүн бас яамны мэрэгжил дарга хэлсэн. Өнөөдөр бол ахмад насны тухай хууль 2024 онд анх батлагдсан байгаа. Тэгээ энэ ахмад насны тухай хуульд ер нь хувилбарт үйлчилгээ гэдэг одоо энэ ойлголтыг анх зохицуулж орж ирсэн байгаа. Гэхдээ мэдээж яриг бас учир дутагдaltaй. Яг энэ асар хүрэлцгээний энэ бие даасан энэ хуулинд бол хувилбарт үйлчилгээг бол оруулж ирсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бол зөвхөн одоо асрамжийн газар очиод ингээд үйлчлүүлээд байх биш, хувилбараар гэрээр нь очиж үйлчлэх нэг үйлчилгээ байна. За өдрийн үйлчилгээ байна. За мөн одоо сэтгэл заслын үйлчилгээ. Өнөөдөр одоо бас нэлээд өндөр тоо гараад байгаа байхгүй юу? Ахмад насны одоо хүчирхийлэлд сэтгэл зүйн үл хайхрах хүчирхийлэлд 20-30 одоо хувь одоо өртсөн байна гэсэн ийм хүний эрхийн үндэсний комиссийн судалгаа байгаа. Тийм учраас сэтгэл заслын одоо үйлчилгээ өнөөдөр ахмад настанд болон тэр өвчтөө байгаа хөдөлмөрийн чудараа алдсан хүмүүст бол маш чухал байд юм байна л да. Тэгэхээр ийм үйлчилгээ бол бас энэ манай хуулийн төсөлд орж ирж байгаа. За ер нь бол олон улсын жишгээс харж байхад бол өдрөөр бол одоо нэг түрүүн Эрдэнэт гишүүний хэлдгээр цэцэрлэг хэлбэрээр одоо бас үзүүлдэг үйлчилгээ бас байна. Тэгэхээр энэ олон улсын жишгийг дааж одоо бидний судалсан энэ судалгаан дээр маш одоо энэ үйлчилгээг оруулах шаардлагатай гэж одоо олон судалгаа гарсан учраас өдрөөр үйлчлэх, очиж үйлчлэх, за мөн буцааж одоо асрамжийн газраар үйлчлүүлэх, за дээрэс нь богино хугацаагаар, дунд хугацаагаар, урт хугацаагаар насан туршид нь одоо бас тэнд байршуулж үйлчлэх гэсэн ийм одоо хувилбарт үйлчилгээнүүд багтсан байгаа. Хамгийн гол нь одоо өнөөдөр бас ингээд судалгаануудыг харж байхад энэ ахмад насны хөдөлмөрийн бэрхшээл одоо чадвараа алдсан хүмүүс бол сэтгэл зүйн одоо маш хүнд ийм хямралд орд юм байна. Энэ хямралыг засах маш олон одоо сэтгэл зүйчдийг бэлдэх шаардлага
шаардлагатай байна. Мэргэжлийн асаргаа сувилгаа хийдэг ийм мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх шаардлагатай байна. За олон улсад одоо бас тийм учраас одоо бас хуулийн төсөл дээр энэ хөдөлмөрийн харилцааг бас зохицуулж өгсөн байгаа. За өнөөдөр одоо түрүүн хэллээ 188 нөгөө 400 мянган ахмадууд байгаа шүү дээ. Тэгсэн чинь өнөө 400 мянган ахмадаас чинь 188 мянган ахмад бол яг асаргаа сувилгаа шаардлагатай асаргаа сувилгаа авдаг ийм ахмадууд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 60-аас дээш насны ахмадууд маань 400 мянга гэж бид нэр тэтгэврийн асуудал яриа л идэг. Гэтэл одоо яг бодит амьдрал дээр одоо яг асаргаатай хэвтрийн байдаг ийм ахмадууд бол жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэсэн ийм нөгөө статистикийн судалгааг хамгийн сүүлийн судалгаагаар авсан байгаа. Тийм учраас хувилбар үйлчилгээг бол нэлээд одоо дэлгэрэнгүй хуулийн төсөлтөд тусгаж өгсөн байгаа. Баярлалаа.